дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалт болон бартерын гэрээ 2021 хосол төсөс 2021 хэсгийг сонгож оруулж өгнө. Хамгийн эхлээд 100 сая төгрөгөөс дээш дүнтэй хөрөнгө оруулалт эсвэл бартер гэсэн аль хэнийг сонгож өгнө. Бартер бол бартерын, хөрөнгө оруулалт бол хөрөнгө оруулалтыг сонгож өгнө. Хэрвээ хоёулаа байгаа бол хоёул ингээд тусдан сонгоод өгчнө. Эхлэх хугацааг нь оруулж өгнө, дуусах хугацааг оруулж өгнө, хөрвүүлсэн хугацааг оруулж өгнө. Хөрөнгө оруулалтын төлөв дотоодын хөвсөөс гадаадын хөвсөөс оруулж өгнө. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээг оруулж өгнө. Гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл буюу гэрээний гол нөхцөл гараар оруулж өгнө. Оролцогч талаа оруулж өгнө. Хөлөө авагч талаа оруулж өгнө. Засгийн газар дэмжин байгаа эсэх тийм үгээр нь оруулж өгнө. Бодит үн цэнээ оруулж өгнө. Гэрэг үндэс эсэх тийм үгээр оруулж өгнө.